Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2024 онд нээлттэй хийсэн Bogota City of Lost киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд Hanza брендийн шаржигнур бан шиг эддэг киночд байна уу? Эддгүүд нь мэдэндээ мэдгүй эддээ харин хандаж хэлэхэд Hanza банш 8 дугаар сарыг өгтөн супер бэлэгтэй урамшуулалт худалдааг зарласан байна. Gyoza буюу гахаа мохолон буу цайтай бүлгүүгийн соустой Япон маягийн шаржигнур баншаа. Мөн Asian буюу Тахианы мах халуун ногоотой Азмайгийн шаржигнур баншаа. Care for Mongolia, M-Mart намын сүлжээ дэлгүүр, оргил худалдааны төв сүлжээ дэлгүүрүүдээс аваад 2 дээр нэмэх нь 1 урамшуулалт хамрагдаарай. 2 банш авах юм бол 1 банш үнэгүй буюу 2-ын үнээр 3 гэсэн үг. Бас 2 банш авах болгонд 1 суглааны эрэхтэй болох бөгөөд Hanza Zegemen сайтад суглаага байршуулад супер шагнал галтоогооны тавилга болон MacBook Pro-гийн эзэн болоорой. Дорны амтыг эх орондоо уйлдвэрлэв. Hanza шаржигнур банш. За ингээд кинонд орцгоё. 1997 онд Азад эдийн засгийн хямрал нөөрлөж, Солонгос улсад зарим хүмүүс гудамжинд гарч, харин зарим нь гадаад орныг зорьсон юм. Галтрэгний буудал дээр Солонгос аав ээж хүү гурав Колумбус руу орох гээд ээлж өвлөгээд сууж байна. Ачааг нь нохоо өнөрлээд, "Хүн, ачаага гартаа бариад суу ээж." Тэгээд гурвал таксинд суугаад хот руу орно. "Өөх, танд осол болсон байх та." гэсэн нэг цусанд дуудагдсан цогцыг эмнэлгийнхээ аваад явж байна. Эвгүй хот бололтой шүү. Аав нь, "Бид нэр энд дуудахгүй. Санаа зовлтгүй. Энэ бол зүгээр биднийг Америк руу оруулж өгөх дамжин өнгөрхөл гэсэн үг. Удахгүй Америк руу орчих нь. Ойлгов уу?" гэж байна. Тэгэд явсаар хотын зах руу нилээн эвгүй хэсэг рүү яваад очлоо. Таксийн зогсох үед нэг мотоциклтэй нөхөр хажууд нэрээд зогсно. Аав нь эвтэйхэн хаалгаад хөвгчлээ. Тэгэд яг дохио хастаж шилийг нь хаг цогсноо буу туулгаж байгаад цүнхийн дээрэмдээ даваа явчлаа. Хүн араас нь шууд гараад хөөн. "Хурдан юм аа. Гэхдээ мотоциклийг яаж гүйцэх вэ?" Тэнд цөгөрч унаад үлдлээ. Тэгээд тэндээ уулан дээрээсээ Богота хотыг хартал хаягдсан ч гэмээр юм шиг. Эсвэл амьдрахын төлөө тэмцэл өрнж байна ч гэмээр юм шиг дүр зураг харагдаж байна. Энэ дунд л алалцаж амьдрахантай. Энэ залуу бол манай киноны гол дүр Cookie. Удалгүй манай хэд тэнд байдаг нэг солонгостой очоод уулзлаа. Аавынх нь цэргийн найз Вьетнамын дайнд хамт явж байсан юм байна. Одоо Колумбод бол том гар болчихсон гэж байна шүү. "Пак түрүүч. Та яаж ингэж чадаж байна? Би дайны талбарт таны амийг авраа үсттэй." "Юу гинэ? Би чамаас уулж өөхөх шахаа үсттэй. Мартчихаа юу?" гэсэн байдалд орж байна. Эхнэр нь тэндээс "Иш чаавас" гэсэн арцаар хараад байна. Тэгэд ямартай ч нэг ажил олж өгөхөр боллоо. Пак түрүүч. "Ой хөө минь. Энд чи дээрэмчдийг хөөж болдоггүй юм. Тэндээс л асуудал эхэлдэг юм. Энэ бол солонгос биш" гэж байна. Тэгээд тэднийг дагуулад явлаа. Эндхийн солонгосчууд солонгосоос бараа оруулж ир зараад амьдралаа заалгуулдаг юм байна. Мэдээж хэл нэвтрүүлэгтээ авилгал өгч байж нэвтрүүлдэг. Түрүүч Пакийн хадам аав нь төрийн албанд ажилладаг учраас иймэрхүү ажлуудыг зохицуулж өгдөг байх нь. Энд байгаа солонгос хүмбэр түрүүч Пакийг дүүшдэг. Пак харин үүнээс нь болоод тентхийн хамгийн том гар нь болчихсон юм байна. Тэгэд аавыг нь эхнэр дээр аваачаад ажилд оруулах гэж ярьлаа. "Хэтэрхий хөгшин юм байна штт" гэснэ хүүг нь хараад "Энэ залуу надад ажиллаж болно" гэж байна. Cookie шууд л зөвшөөрлөө. "Аа, би ажиллана гэж юу?" "Тэгье, ажиллая." За ингээд Cookie маань хөдөлмөрлөж гарлаа. Тэгингээ бас хэл сураад амжиргаа тавина. Явандаа ажилдаа гаршаад нилээн давгүй болж байна. Өдөр болгон энэ хаваар буун дуугардаг. Мотоциклдээ дээрэмчд ирж солонгос судалдаачдыг дээрэмддэг. Манай ээж харин ойдлын үйлдвэрт ажилд орсон. Ээж маань солонгост байхдаа ойдолчин байсан. Дахиж хизээч ойдол хийхгүй гэж өөртөө амласан ч энэ дээрээ хийхээс өөр аргагүй болсон. Аав нь харин ажилгүй жаахан хямарч арх уугаад хүн амтантай зодон хийгээд жаахан замаа алдах тал руугаа болж байна. Тэгэд удалгүй шинэ жил болж шинэ жилийн орой Cookie байшингийнхаа тагтан дээрээс салют харж байна. Ингээд 21-р зуун боллоо. 20-р зуун ард үлдлээ. Тэнд байсан Cookie-гийн танилуд "Cookie, энийг нэг хэрэглээд үзээч. Би хар тамхи хэрэглэж болохгүй. Би хизээч их орн руугаа буцаж мангадгүй учраас хэрэг толбогдож болохгүй" ингэж байна. Ингээд 2000 он гарлаа. Cookie энэ дээрээ 3 жил болчлоо. Дөрс шилжиж нөгөө Пак түрүүч нэг худалдаачинтай юм яриад сууж байна. "Энэ сууян тань захирагдахгүй хэцүү байгаа юм биш үү? Дандаа л шалтгаан тоочиж асуудал тарина. Түүнийг явсан газар болгоно нь хянах нэг хүнийг л тавьмаар байгаа юм да. Тэгвэл чи хэн ал да? Би яхаараа хяндг юм бэ? Чи чинь миний үеэл үсттэй. Үгүй надаас өөр. Нэг итгэж болох өөрийн хүнээ тавьчихал гээд байна." Гэх үед нь манай Cookie хэсэг хүмүүстэй муудалцаад байна. Аавыгаа өмөрч байгаа бололтой. Ер нь шииртэй нөхөр байш шүү. Пак явж очиод болиуллаа. Тэгэд хамт жаахан алхлаа. Тэр үед цаанаас нь Алехандро гээд Колумб найз нь Пакийг дуудаж байна. "Эй Кока." Энэ бол Алехандро, Колумбийн 8 ажтын холбооны тэргүүн. Бас Пактай үу зайгүй найзууд. Пак холдвоогүй юу? Өгсөн архийг нь нулимад. "Энэ новш яхаараа надтай ингэж ярьдаг байна. Өдөө насан ч гэсэн намайг Кока гэж дуудсаар л байх юм байна да." Ингээд түүхээсээ жаахан ярьж өглөө. "Намайг
анх энэ дээрээ 8 хийж байхад эндхийнхэн дооглоод ла кукарача гэж дуулдаг байсан юм. Новш гэж. Кукарача чинь жом шүү дээ. Пак энэ очиндоо их дургу бололтой. Тэгээд манай Кукид санал тавилаа. Чи энд байгаа солонгосчуудаас өөр, ааваас аж өөр, чамд зориггүй. Тэгээд өөрийнхөө бараа оруулж ирдэг машин дээр туслах жолооч болгочлоо. Манай машинтайгаа яванга Колумбийн байгалийн сайхныг биширч байна. Энд бараа оруулж ирэхэд хамгийн том асуудал нь цагдаагийн шалгалтууд байдаг юм байна. Бидэнд үүнийг давхад туршлагатай хүн хэрэг болдог. Гэсэн чинь нэг сахалт манайхныг тосоод авч байна. Куки хараад энэ хэй юм. Би Пак Жангсу захиралд ажилладаг залуу байна. Новш гэж. Тэр одоо надад итгэхэд яадаг байна. За, хурдан ачицгаа. Контейнерууд бусан бомтоос гараад номхон далайг туулж Бони Вантурад ирдэг. Бараанууд сардаа нэг удаа иймэрхүү байдлаар ирдэг. Ингэж байна. Тэгэд ирэх замд нь цагдаагийн пост болгон дээр хахуул өгөөд явцгаагаад байна. Сайн яваарай найз минь. Тэгэд нэг шалгалт дээр очтол. Би ч угарамтай шалгуулна уу? Та сонсвоо? Тийм үү. Гэснэ цаашаа. Энд нэг жинхэнэ зэрэг ирчихэ. Хэсэг хүлээж бай. Ингээд ардаа явж байгаа ачааны машиныг зогсоож байна. Манай хоёр зогсоод байж байтал ардаас нь цагдаа өрөөд ирлээ. Манай үнтэй хамт жолооддаг Мигэл гэж жолооч нь гараад уулзлаа. Манай хүн холбоогоор энд цагдаа нар хүрээд ирлээ. Тийм үү. Байж бай. Би очлоо. Ингэсэн чинь цагдаа нь манай хүнийг буугаад иргээд Куки сандрангуудаа шууд машин авнаа зугтаачлаа. Цагдаа нар шууд араас нь хөн. Нөгөө тал тэр харуулууд сахалтыг хамар дээр нь хэвдүүлчихсэн байна. Зогс! Манай хүн зугтаж байх оронд нөгөө авч явсан бараа насгараад тэнгэрээр нэг дотуур хувцууллаа. Тэгсэн дугуйг хагараад замын хажууд очиод зогсчлоо. Манай хүн босч ирэнгүүтээ нэг тор хувцас аваад зугтаачлаа. Эцсээ үрдэл бууж өгөхгүй гэж байна шүү. Араас нь харин буудад зогсоогоод бариад авна. Тэгээд шууд шоронд. Нэг сэрсэн чинь сахалт ирчихжээ. Манай хүн авч үлдсэн 2 дотуур хувцаа гаргаж өгнө. Жинхэнэ зүтгэлтэй нөхөр байна шүү. Сахалт тэнд. Энэ одоо ямар гээ чи новш вэ? Нөгөө тал дээр Пак төрүүч ганцхан уулзалт хийгээд л манай хүнийг суллуулсан юм байна. Манай хүн энүүгээр дамжуулаад өөрийгөө баталчих шиг боллоо. Удалгүй үдшилэг болох үед Пакийн үеэл манай хүнд арх хундгалж өгöd байна. Тэгсэн тэндээс бас сахалт дуудаад байна. Яваад очтол бас арх хундгалж өгч байна. Энэ бол Сөүлийн их сургуулийн төгсөгчд. Өнөөдөр бол чи төгсөгчл гэсэн үг мэд үү? Ингээд босоод тулглаа. Далжхар тэндээс муухай хараастай. Сахал уул нь Сөүлийн их сургууль төгссөн мэрэгжилтэй юм байна. Гэхдээ амьдралын ирэхээр Пак түрүүчин дор 8 хийж амьдралаа залгуулдаг юм байна. Сахалт одооноос намайг ахаа гэж дууд мэд үү? Цаанаас нарийн далжхар энгүүтээ сахалттай муугдалцаад байна шүү. Энэ одоо юун бүлгийх юм бэ? Танаа энэ Сөүлийн төгсөгчд манай клуб дээр ирж болохгүй шүү мэд үү? Ингээд дарамт үзүүлж байна. Сахалт босч ирж маргаа нилээн ширүүсэд эхэлтэл Пак өөрөө хүрээд ирлээ. Болцгоо новшнуу да. Ингэсэн бүгд нам харьцгаа. Ингээд үдшилгийг тараачлаа. Оройн манай Кукитэй ярилцсан. Намайг одооноос авгахаа гэж дууд мэд үү? Би одоохондоо захирлаа гэж дуудъя. За яарад яах вэ? Энэ улсад амьдралын 6 төвшин байдаг юм. Одоогийн байдлаар би 6 дугаар төвшөнд байна. Зөвхөн мөнгөтэй хүмүүс л энд сайхан амьдарч чаддаг юм. Зүгээр сохроор зүтгэлээгээд баяждаггүй юм. Дөө минь, би чамайг 6 дугаар төвшөнд ирээсэй гэж хүсэж байна. Ингэж байна шүү. Куки, тэр үед л би анхудаа Солонгос руу буцаж очимааргүй санагдсан юм. Ингээд маргаашнаас нь ажил нь оволцлоо. Манай хүн сахалтын дор бараагаа татаж авсаар тэр хүнтэндээ бас хурган дарга болоод бусдыгаа ахлаад байна. Куки, бидний бараагаа зөөдөг машинууд илүү олон болсон юм. Үүнийгээ дагаад бидний төрөвчж бас зузаарч эхэлсэн. Нэг өрөө сахалт машинд сонин уншаад хэвтэж байснаа. Гинт гарч ирээд тоглож байсан бөмбөгийн далаа руу цөлчлөө. Тэгсэн чинь уншиж байсан сонин дээр нь өмнөд Солонгос хөл бөмбөгийн даашдад хагас финалд шалгарсан гэд биччихсэн байна. Ажлаа дуусаад сахалт. За, хамт явж ууцгаая. Хөөе, өвсөнд битгий хүрээд бай. Нилээн дотносоод байгаа бололтой шүү. Тэрийг нь Пак түрүүч холоос хараад зогсож байна. Тэр үед нь солонгосчууд клуб ороод хан завч байна. Клубийн эзэн харин нөгөө Пакийн үеэл байна. Энийг хар да. Сайхан байгаа үсттэй. Ингээд цаа гэж байна. Тэгсэн тэнд нь Куки болон сахалтынхаа ирчихсэн байна шүү. Тэр үед манай хүнтэй хамт ажилладаг нэг залуу Пак захирлаас тусдаа бараа оруулж ирж өөрсдөө бизнес хийвэл ямар вэ? Ингээд байна шүү. Энэ сахалтын төлөвлөгөө байгаамаа гэж байна. Манай хүн энийг нь жаахан нухацтай бодлоо. Чи өөрийн гэсэн дэлгүүртэй болж болно. Хэдий болтол хин нэгний гар үлийн үзүүртгүүх юм бэ? Тэр үед нарийн сахалтын хүмүүс болон нөгөө далжгарын хүмүүс хоорондоо зодолдоод унлаа. Куки явж очиод шууд далжгарын гаруудтай гүйлцлөө. Нөгөө нүдний шилт нэгийг барьж байгаад будуука цогсон чинь нөгөө нүдний шилтэйгээ цогоод унгаачлаа. Нөгөөх нь нам. Жаяо. Тэгсэн нүдний шилт буу гаргаад ирлээ. Тэгээд тэрүүгээр буугаа бариад орилж байтал далжгар араас намаа. Нам авна штт. Ингээд ахнар нь бүгд дүүнрээ хувааж аваад зэмэлцгэн. Сахалт болохоор дүүнрээ айхтар загнахгүй байна. Шар тайлахад хэрэгтэй энтер гэд юм
өгöd байна. Та энэ куртгийг энд зарах гэж байгаа юм уу? Энэ чинь халуун орон шүү дээ. Цөлд куртэг өмсөх хүн байх юм уу? Хөөе золиг минь. Чи цөлд байж үзсэн үү? Үгүй. Цөлд шөндөө аимшигтэй хүүтэн байдгийн мэдөө. Фактурууч зүгээр л бараа зардаг бол миний оруулж ирдэг юм бол инновац. Ойлгоо гэж байна шүү. Тэр үед Куки фактуруучтай уулзчаад орж ирлээ. Сагалтад буу өгöd энийг танд буцаагаад өг гинэ. Тэр таныг ойлгоно гэж хэлсэн. Гэж байна. Аваад үзсэн чинь дүүрэн сум хийцэн байна. Сагалт. Ингээд чи үнэхээр тэр пакет тэгтлээ итгэдэг юм уу? Кока. Хүмүүс түүнийг тэгж дууддаг штт. La cucaracha, la cucaracha. Дэрэ. Чамд лаглаг түүхүүд ярьж өгсөн байз. Бүгд худлаа штт. Анх Перуд дахиа үржүүлэхээр очоод тэр нь бүтэхгүй болонгууд энд ирж гацсан хүн шүү дээ. Пакийн дор ажиллаад амжилтанд хүрсэн хүн байна уу? Нэг ч байхгүй штт. Ингээд дэлб найрлаа. Нөгөө талд пак төрүүч дүүтэйг ярьж байна. Гэхдээ тэр одоо Өмнөд Америкт куртэг зараад байхдаа яадаг байна. Харин ч зүгээр юм биш үү? Загварлаг, дулаахан, өнгөлөг. Харин чиний мэддэг юм чинь ганцхан дотуур хувцс үсттэй. Тэгвэл Сүүяны оруулж ирж байгаа куртгийг замаас нь туугаад бас хятад дахь нийлүүлэгчийг нь авчих юм бол бид нар шууд боломжийг нь буулаалаа штэ. Ингээд төгөрлөө. Тэгснэ бид Кукийг шалгах хэрэгтэй. Сүүян түүнийг өөрийнхөө талд оруулах гэж үзэх болно гэж байна шүү. Та Кукид итгэдэггүй мó? Чи хүнд итгэдэг хэрэггүй. Үгүй л дээ. Сагал тарин Кукид нөгөө буугаа өгöd. Энэ чамд байж байг. Энд чамд гарцаагүй хэрэг болно. Эцэст энэ чинь Колумб шүү дээ. Ингэж байна. Маргааш нь пак төрүүч Кукид сагалд бидний бараатай өөрийнхийгөө холих гэж үзнэ. Тиймээс чи улбар шар тэмдэгтэй бараануудыг нь надад авчирч өг гэд үүргөглөө. Сагалд бас Кукид би чамд санал тавьж болох уу? Гэд хоёр талаас нь найрах гээд байна. Маргааш нь Куки улбар шар шошготой бараануудыг нь харж угаад шууд машиныг нь унаад аваа явчлаа. Пак төрүүч харин Мигвэлд хэрвээ Куки нэг машин унаад явбал түүнийг хараагүй мэт байгаарай гэд хэлсэн юм байна. Яагаад гэвэл сагалтын бараа цэнхэр тэмдэгтэй. Улбар шарууд нь биш. Би зүгээр л Кукийг шалгаж байна. Харин цэнхэр тэмдэгтэйг нь чи надад авчир гэд Мигэлд бас даалгавар өгсөн юм байна. Тэгээд дайлчгар цэнхэр тэмдэгтэй барааг Мигэлээр авчруулаад нээтэл зүгээр дотор хувцс байж байна. Дайлчгар гайхнаа. Энд чи одоо ямар новшн вэ? Сахалтын өмнө нь хэлсэн үгийг тэр үед харуулна. Тэр чамайг шалгах болно гэж хэлж байжээ. Бас дайлчгар болон пак төрүүч хоёрын яриаг Куки гаднаас нь сонсчихсан байж. Та Кукид итгэдэг юм уу? Чи хүнд итгэдэг хэрэггүй. Тэгээд Куки сахалтын талд орчихсон бол л та. Сагалт харин би чамайг надад итэг гэж хэлэхгүй. Зүгээр өөртөө л итэг. Надтай харин хамтарч ажил. Мэдүү? Ингээд манай хүн шөнөөр очоод улбар шар тэмдэгтэй бараан дээр цэнхэр тэмдэг наагаад цэнхэр дээр нь улбар шарыг нааж угаад аваа явцсан байна. Сагалт Куки хоёр нөгөө талд уулзлаа. Тэгээд бараагаа нээсэн чинь куртэг байж байна. Ингээд Колумбод манай хэд шинэ бараа худалдаад цөм хийж байна. Хүмүүс шуурч байна. Колумб худалдаачид бас куртэг зарж эхэллээ. Гэхдээ тэдний оруулж ирсэн хятад бараа нь Солонгосоос чанараараа муу болохоор явахгүй байгаа юм байна. Куки сахалд ухаалаг хүн байсан юм. Түүнд төрийн албанд танилтал хэрэгтэй байсан болохоор тэр пак төрүүчид ашигаасаа хувь өгөхөөр тохироод өөрийнхөө талд оруулсан юм. Пак төрүүчид харин энэ саналаас татгалзах ямар ч шалтгаан байгаагүй. Тэр үед пак сагалттай уулзаад гарах үедээ Кукид таарлаа. Оо, Куки захирлаа. Ингээд жаахан ичих маягтай байна. Ингээд 8-ачд цүм баяжаад эх орн руугаа 3 орны хил давуулан мөнгө явуулцгааж эхэллээ. Тэгэд бүр мөнгөөр байлдаж байна шүү. Үүний дараа би шинэ байш авсан. Би аль биесээр 3 дугаар төвшний амьдралтай болсон юм. Гэхдээ энэ зүгээр л эхлэл байсан юм. Манай хэд тэмдэглээд дээвэр дээрх усан санд зад авч байна. Сагалт Кукид Rolex цаг бэлэглээд. Миний мөрөөдөл бол энэ Колумбод маш том дэлгүүр байгуулах. Өмнөд Америкчууд хүртэл хараад атаархахаар тийм том дэлгүүр. Та тэгээд намайг тэр мөрөөдлийнхөө нэг хэсэг байлгах юм уу? Мэдээж шүү дээ. Тэгээд тэр үед хоёулаа Монголоос Хаанза брендийн банш оруулж ирж идэнэ. Хөөх, Монголоос наашаа оруулж ирнэ гэхээр чинь хол юм биш үү? Мөнгөтэй хүмүүс тоолоор хамаагүй. Гол нь амт болон мэдрэмж. Хаанзагийн гахаа мах, бууцай, бүлгүүгийн соустай Япон маягийн гёза бан шиг амтлахаар л Токиогийн гудамд задгаа дээвэртэй ресторант бан шидээ сууж байгаа юм шиг санагдана. Харин дахиад нэмэх халуун ногоотой Эйшан бан шиг нэдэнгүүт Азийн 3 улсын хилийн зурус дээр суугаад бүгдийнх нь амтыг зэрэг амталж байгаа юм шиг санагдана. Аха, тэр банш чинь 8 сард 2-ыг авбал нэг үнгүй урамшуулал зарлчихсан байгаа юм байна шүү дээ. Care for M-Mart номин оргил сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах юм бол 2-ыг авбал нэг үнгүй. Бас дээр нь суглаа өгөх юм байна. Суглааныхын супер хонжуур гал тогооны тавилга бас MacBook Pro гинэ. Тэгвэл шууд Монголоос захи.
Ингээд Колумбийн нартай өдөр манай хэд байшингийн дээвэр дээр яг л хаад болцгоосон юм шиг авирлаж байна. Яг нөгөө талд нь Колумбийн худалдаачдын зөвлөлийн тэргүүн Алехандро Галийн газрын дарга бололтой нэг нөхөрт солонгосчуудыг муулж байна. Тэд хизээч хоолойд худаг зооход билээ. Хэрэг бид одоо л зогсоохгүй бол бид тэднийг дахиж торгож дийлэхгүй шүү дээ. Ингэж байна. Тэгснэ ууттай мөнгө өгөөд бэ чиний ховийг огцом өсгөх талаар бодож байна. Гэсэн шал өөрүүлж байна шүү. За болж байна. Удалгүй солонгосын бараа хил нэвтрэх гэж шалган дээр ирлээ. Сагалд бууж ирээд андуута. За цангаж байна уу? Мэ ундаа битгөөрт байранда. Юу болоод байгаа юм бэ? Ингэсэн чи буу тулгаад сагалтыг баривчилчлаа. Тэгээд бүх барааг нь хураагаад авчин. Солонгосчууд галзуурах шахлаа. Пак түрүүч зохицуулах гээд чадсангүй. Тэгээд бөөндөө яахаа мэдгүй сууцгаана. Пак түрүүч санаа оноо байна уу? Кукутагаас бараа татвал ямар уу? Хэрвээ бид Кукутагаас бараа авч чадах юм бол Венесуэлээр дамжуулж оруулж ирж болно штэ. Ууланч энэ хямралыг ингэж давж болох юм. Гэхдээ хэн тэр бослохтой баахан зэвсэх дээрэмтэй газар руу чи явах юм бэ? Гэсэн чи манай Куки босоод ирлээ. Ингээд наймичид бүгд эцсийн мөнгөө шавхаад нилээ их мөнгө Кукид өгөөд явуулна. Дальчгар тэнд. Бослого нь гайгүй болсон болоо яг яадаг бол чи яг чадна байз. Ингэсэн сагал тэндээс. Чи тэгээд өөрөө хамт яваач. Ингэсэн чи дууга болчлоо. Куки явах бэлтгэлээ хийгээд гэртээ байж байна. Тэр үед харин бөөн ойрлон болоо явчлаа. Гайхаад яваад очтол аав нь баг зомби болчихсон. Буу бариад ороод ирчихэж. Наадхаа өгөөдөх. Юг. Наад мөнгө өгөөдөхөө. Би амьдралаа шинээр эхлэн. Хордол. Ингэснэ мөнгө аваад гарах гэж байна. Манай хүн шууд очиж зууралдаад мөнгө авах гэж байтал аав нь чихэн дээр нь бууд чадгараа явчлаа. Араас нь гараад гүйлээ. Нэг машин цуугаад яваад өгч байна. Хажууд нь нэг Колумби эмэгтэй байж байсан юм байна. Аав нь болохгүй замаар орсон бололтой шүү. Куки машинтай араас нь хөөдөг. Аав нь харин замдаа Куки ингээд уйлаад байна. Даанч Кукигийн урд дуур нэг мотоцикл орж ирээд манай хүн ус зайлуулагч мөргөд зогсчлоо. Тэгсэн нөгөө бүсгүй нь аавыг нь буудчаад нэг мотоцикл дээр сундлаад яваад өгдөг. Куки яваад очтол аав нь яг амьсгал хурааж байна. Зориггүй ир хүн яаж хэцүүд идгийг эндээс харж болохоор байна да. Удалгүй Куки нөгөө мөнгө өгцгөөс хүмүүс дээр яваад очино. Бүгд санаа зовсон байртай. Зарим нь харин ууртай байна. Аавынхын талаар харамсалтай байна. Хөөшчи миний мөнгө болно. Дараа бол Куки уучлаарай. Үнэхээр харамсалтай байна. Энэ талаар ярих нь зохимжгүйг мэдж байна л да. Гэхдээ бидний мөнгө яах юм бэ? Би бүгдийг нь төлнө. За. Зарим эмэгтэйчүүд бол шууд дайрч байна. Манай хүн төлнө гэд бөхөлцөөд байна. Пак дөрүч нилээн ууртай хараад байж байдаг. Удалгүй аавынх нь оршуулга боллоо. Тэнд нь сагалт болон нүдний шилт хоёр ирж байна. Сагалт мөнгө өгснө. Энийг ав. Эндээс сухт. Хаашаа чамаагүй. Би хайчих юм бэ? Тэнэг минь. Тэд чамааг ална гэдгийг ойлгохгүй байна уу? Тэд ийм л хүмүүс. Бас бидний хураагдсан барааг бүгдийг нь Алехандрод өгчихсөн байлээ. Одоо бидэнд бараагаа буцааж авах найдвар байхгүй болсон. Ингэж байна шүү. Нөгөө Алехандро нь Гали ажилтныг ашиглаад бүх барааг нь өөртөө авцсан юм байна. Яваа зөлөг минь. Энд одоо найдвар байхгүй болсон. Куки харин нэг юм шийдв бололтой. Тэр өрөө машин аваад нэг тийшээ яваад байна. Алехандрогийн агуулх руу явж байсан юм байна. Харуулна. Чи хэм бэ? Дуграач чи хэм бэ? Бараагаа авах гээд илэрлээ. Яасан? Маргааш үсттэй. Манай босс ямар төвчээргүй хүн байдгийг чи мэднэ үсттэй. Окей, маргааш гэсэн. Ингээд явах гэтэл араас нь гараад. Хөөй. Алехандро новшин амтан гэдгийг чи мэднэ үсттэй. Хүн жамраахгүй яаруулаад байх юм. Ингээд тамхи өглөө. Баярлалаа. Гэхдээ юу ч гэсэн шалгаадах юм. Ингээд Алехандро руу залгаж байна. Тэр үед тэр манай хүн эвгүүцнийг мэдээд араас нь шууд маа. Тэгснэ зодож гарлаа. Цаанаас нь өөр нэг харуулн гарч ирээд буудтал. Манай хүн өөдөөс нь буудаж өгöd очоод баахан зодлоо. Тэр үед солонгосчуудын бүх машинууд ирээд Алехандрогийн агуулгыг хоосолдог. Мигэл болон бусад машинуудыг Пак дөрүч явуулсан байсан юм. Христмасын амралтыг ашиглаад бид нар бараагаа зарсан. Энд хүмүүс Христмасын үеэр буу барьдаггүй байсан юм. Манай Куки ямартай солонгосчуудад өрөө дарчих шиг боллоо. Нүдний шилтэнд. Куки яах вэ? Чи юунд нь санаа зовсон? Бид ямар түүнийг тэг гэж хэлгээ юу аа? Гэт өөрсдөө өмөрөөд байна. Пак дөрүч харин Алехандротой уулзах гээд очтол шууд барьж аваад буу тулгаад дарчлаа. Би биш шүү дээ. Чи биш бол хэн юм? Хэн тун тушаасан юм? Би ухах байсан бол арай өөрөөр ухан шүү дээ. Гэснэ бууг нь бариад. Чи намайг хэн гэдгийг мартаа юу? Ингэж байна шүү. Нүдний шилт Куки рүү яриад. Зүгээр үү? Ингээд асуугаад байна. Зүгээрээ. Галийнхаа оролцсон байсан учраас Алехандро юу ч хийж чадахгүй баг. Пак дөрүч бас түүнтэй уулзаж зохицуулна гэсэн болохоор санаа зовлтгүй. Ингэсэн чи ардаас нэг мотоцикл дагаад байна. Эвгүүтэд ирлээ шүү. Жаахан зүхтэж үзлээ. Яг л дагаад байна. Нөгөө талд Пак болон Алехандро хоёр юу гэж ярьсныг харуулдаг. Хэрвээ чи үнэхээр оролцоогүй юм бол энэ үл ойлголцлыг эцэслэе. Ингэж байна. Манай Кукиг алъя гэж байх шиг байна. Манай хүн зүхтэж явсаар зам нь мухардаад алуурчинд баригдчихлаа. Тэгээд яг алуултын таван дээр алуурчин жаахан бууга буулгаж байна. Алехандро тэр хөөг буулаад энийг мартъя.
Колумбчууд юмыг амархан мартадаг юм. Өнөөдрөөрөө амьдрна гэдэгч сайхан зүйл шүү. Тийм ээ. Өнөхөр сайхан гэд хундаг тулглаа. Кукигийн ам бол юу ч биш юм байна шүү. Тэгсэн гаднаас Куки ороод ирлээ. Үхээгүй вэ шүү. Алехандро сонирн болоод байна. Куки тэнд та мэдэж байсан уу? Гэд солонгосоор Пактүрүүчээс асууж байна. Хажуунаас нь Алехандро ой жаала. Энэ бол Колумб. Бид энд солонгосоор биш. Испаниар ярьдаг юм гэсэн Куки харснаа. Надад чам шиг дээрэмчэнд өгөх мөнгө алга. Яагаад гэж? Учир нь чиний хөлсөлсөн алуурчанд би мөнгийг нь хоёр нугалж төлөх гээд хамаг мөнгө өгчлөө. Гэж авна шүү. Алехандро гайхаад байж байтал нөгөө алуурчин маа Пактэнд чи юу хийчих нь вэ? Ингэсэн Пакт бас буу тулгаж байна. Үгүй чамайг юу бодож байгааг мэдэхгүй ч битгий Куки энд юу болоод байгаа юм? Надад хэлээч. Би 6 дугаар төвшний амьдралтай болох ёстой учраас амьд үлдэх хэрэгтэй үсттэй авгаахаа гээд гараа явчлаа. Пакийг алсангүй. Пак харин сонирн болж байна. Ингээд Алехандро болон Пакийн 90 үе дуусууда. Манай нүдний шилтнийг төрийн албаны хүнтэй уулзаад Алехандро өгсөнд бид харамсаж байна. Таныг бас шинэ албан тушаалаа авсанд баяртай байна. Энэ бол Колумбийн эдийн засаг өсөн цэцэглээсээ гээд солонгосчуудын зүгээс өгч буй бялуу. Йоо, би бялуу иддэггүй шүү дээ. Та иддэг бол зүгээр баха. Учир нь бид ингэж талархлаа илэрхийлдэг юм. Ингээд нээгээд үтсэн чинь хайрцаг дүүрэн мөнгө байж байна. Яг үүнтэй зэрэгцээд Куки шоронгоос суллагдлаа. Алехандрогийн аллагад сэжигтнэр татагдсан байсан нь болчих шиг боллоо. Куки шоронгоос гарвуугүй юу? Бид аавыг чинь алсан хүүхнийг олсон гэж байна. Куки нөгөө алуурчнараа шууд нөгөө хүүхнийг алуулцдаг. Нөгөө алуурч нь бүсгүйг буудчаад дараа уулзъя амиго ингээд явлаа. Пактүрүүч амаа хамихыг сонгосон. Хүмүүсээрээ одоо надаас айж эхэлсэн. Ингэж байна. Ингээд манай үн ер нь томрох тал руугаа болчлоо шүү. Энэ явдлаас хойш 5 жилийн дараа манай Куки онгоцонд явж байна. Нэгдүгээр зэрэглэлийн суудалд. Цаана нь харин зурагтаар хууль бус 8-ачдтай холбоотой авилгын асар том сүлжээг Колумбод үүссэн гэд яриад байна. Үүний эсрэг манай засгийн газар том арга хэмжээ авахар төлөвлөж байна. Ингээд ярьж байна. Манай Куки харин хийзээ язааны захирал болчихсон сууж байна шүү. Худалдаачид харин нөгөө талд уур тавина. Бүгд Куки дээр ирээд засгийн газар арга хэмжээ аавна гинэ. Энийг болиулах талаас нь юм бодохгүй мó? Энд ер нь албан ёсоор орж ирдэг бараа гэж байдаг юм уу? Сахалд орж ирээд. Куки, сайхан аялаа тэрвөө. Солонгос ороод ирсэн чинь өнгөрччээ. Тэгэд нөгөөдүүлийн хууль бус 8-ны эсрэг засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх ёстой гэд яриад байна. Куки харин арай өөр байр суурьтай байгаад байна. Бид зүгээр хэсэг чимээгүй байж байгаад дахиад л юмаа хийх хэрэгтэй шít. Өмнө ч гэсэн бид нар тэгтгэл байсан. Сахалд тэндээс. Ой, Карлос өөр эмэгтэйтэй явж байхыг би харсан. Одоо нэлээд мөнгө орох байх шүү. Миний юу гэж хэлэх гээд байгааг мэдж байгаа үсттэй. Карлосыг хахуулт гээд байгаа бол та. Хөдөл гэсэн чинь нүдний шилд Куки рүү хараад байна. Куки тэндээс энд би шийдвэр гаргана гэж авна штт. Сахалт сонирн болчлоо. Гараад явж байхдаа нэлээд ууралж байна. Гү тэр нов шото хэм болцоход Куки өрөөндөө шин дэлгүүрийн барилгын зураг төсөл гаргаад ирчихэж. Нөгөө тал харин солонгосчуудын барааг хурааж байна. Сахалт бас бараагаа хураалгачлаа. Тэгснээ шууд шат хаачгаж байна. Солонгосчууд бослог гаргаад бөөн эмх замбраагүй байдал үүслээ. Куки харин тэнд нэлээд сандарчихсан ирж байна. Тэгээд Колумб цагдаагийн дарга дээр очиод та яагаад ингэж байгаа юм? Та хүлээн гэж хэлээ үсттэй гэж байна шүү. Куки өөрөө дагдцдуулчихсан бол та. Тэд хяналтаас гараад байна. Намайг өөр яалах гэв. Куки босогчд руу явж очиод та нар үхэх гээ юу? Одоо болцгоо. Чи хэний талд байгаа юм аа? Ингээд Кукиг хүлээж авсангүй. Ингээд Колумбчууд хүч хэрэглэлээ. Нулимс асгаруулагч хэрэглээд түрж ороод солонгос дэлгүүрүүдийг сүйтгэжлээ. Куки харин маргааш нь Пактүрүүчтэй очиод уулзаж байна. Бялууны хайрцаг өгөөд асуудлыг шийддэг цагч өнгөрчтэй. Одоо алимны сагс өгөхөөс наашгүй юм шиг байна. Куки тамхиг насааж өгөх гэтэл болохгүй. Сахартай хүн болдоггүй юм. Энэ зүгээр л зуршил, зүгээр л зуудаг юм. Заримдаа хүүхдүүд сургуулаа орхих нь сургуульдаа дургүй болохоор биш, багштай дургүй болохоор байдаг юм. Гэсэн чи Куки хэмжээгээ мэд ахаа. Зүгээр л уулзалт зохион байгуулах. Ингээд томорч байна. Тэгснэ гараад явчлаа. Гарсныхан дараа Пактүрүүч шууд тамхи асаачлаа. Сахартай гэж жүжиглж байсан баг та. Буцаад ирэхэд харин сахалт Кукигийн өрөөнд ороод ирчихсэн байна. Тэгснэ нөгөө барилгын гэрлийг асааж үзээд том дэлгүүр юм бэзтэй. Теранова гинөө ямар хогийн нэр вэ? Юмс өөрчлөгдөж байна шүү дээ. Одоо зөвхөн албан ёсны дэлгүүрүүд л амьд үлдэнэ. Тэгэхээр чи албан ёсны импортлогч. Би зүгээр хууль зөрчигч хэрэгөө. Пактүрүүч байхгүй болж чи одоо удирдах байгаа. Гэтэл яагаад өөртөө тааруулж юм бүхнийг өөрчлөх гээд байгаа юм? Том дэлгүүр чинь бидний мөрөөдөл байсан шүү дээ ахаа. Бидний гинэ? Ингэснэ хоёр алгадаад. Тэр чинь миний мөрөөдөл байсан юм. Яахаараа биднийх болчдөг юм. Ингэчээд гараа явчлаа. Тэгэд манай хүн худалдаа
худалдаачдыг цуглуулад одооноос бид хууль бус бараагаа болоод зөвхөн зөвшөөрөлтэй бараа оруулж ирэх болно. Том дэлгүүр нээгээд жижигхүүдээ хаана. Ингээд ярилаа. Дэлжгэр эсэргүүцээд босоод ирлээ. Хэрв та нар миний үгэнд орох юм бол би бүх эрсдлийг хариуцаж 100% нөхөн төлнө. Гэсэн чи хүмүүс жаахан баярлаад. Дэлжгэр харин тэнд уурлаад. Би тэгвэл шинэ худалдаачдын холбоо байгуулж байна. Хэрвээ чи тэр дэлгүүрийнхээ менежментийг бидэнд өгнө гэвэл би бодож үзье. Гэсэн чи сахалт тэнд инээгээд байна. Нэг л болдоггүй. Удалгүй 8-ачд суугаад. Энэ янзаараа бол бид сүрхэд ойрхон байна гэд би рүүгээ хараад байна. Куки нөгөө сахалтын өгсөн бууг гаргаж ирээд үгийг нь саналаа. Энэ чамд хэрэг болно. Эцэст энэ чин Колумб шүү дээ. Куки жаахан бие хамгаалахгүй болохгүй болсон бололтой. Маргааш нь тэндээс гараад явж байгаад машиндаа суух гэтэл машин нь дэлб. Бүгд Кукиг ажиглаж байна. Тэгсэн амьд үлдчихжээ. Новшин Колумб юм да. Ингээд бүгд сандралдлаа. Дэлжгэр болон сахалт хоёулаа мөнгнүүдээ аваад тэндээс зугдах гэж байна. Нүдний шилт бас айчжээ. Онгоцны буудлаас сахалт руу залгаад. Та байсан биз дээ? Йоо, тийм ээ, би байсан. Одоо болов. Тэгвэл Куки руу залгаад намайг биш гэж хэлээд өгөөч дээ. Тэглээгээд тэр чамайг зүгээр орхих юм уу, новш минь аа? Гадаа хаалга дуурах үед сахалт айсандаа шууд буудаж байна. Нийлээ айчсан байгаа бол та. Удалгүй Кукиг пак дөрүж эмнэлгээс ирж авлаа. Энэ машин сум нэвтэрдгүү маа. Баярлалаа хаа. Чамд бас баярлалдаг шүү. Би чамд одоо чадхаараа туусалнаа. Тэр үед сахалт машин авнад нэг байшингийн гадаа хүрээд ирлээ. Куки бас нэг газар ирээд зогсно. Би хурдхан гараад ирнэ. Зүгээр дээ. Ор. Сахалт нэг ургамал тайрч байгаа үгэн дээр очиод тэндээсээ нисдэг тэрэг захиалах гээд үзээд байна. Хурдан, аль болох хурдан. Нөгөө үгэн харин дааванд орсон баахан чулуу сахалтад өгч байна. Тэр үед утсан дуграад Куки залгаж байна. Сахалт авахгүй нэлээд бодож байгаа давлаа. Би биш ээ. Куки, би тэгээгүй. Би мэднэ хаа. Йоо, тэр үед нь пак дөрүүч машинаасаа буугаад Кукигийн араас яваад орлоо. Би өөрөө тэгсэн юм аа. Йоо, эн чи юу гэсэн үг юм? Хэрэг хүн бүр хин нэг намайг алахыг оролцсныг харуул. Бас чадаагүйг нь харах юм бол бүгд айх болно. Тэгээд дахиж хинч алах гэж оролдохгүй. Юу яриа тугаа новшвэ. Аха. Хинч гимтэйгүй. Дахиад хамтдаа ажиллая. Та зүгээр буцаад ирэхтэл болно. Ингэсэн чи сахалт ууралчлаа. Хинч чамайг алахгүй гинэ. Би чамайг ална мэдв. Чи харж байгаарэ. Ингэсэн гинэд сонирн болоод явчлаа. Нөгөө өвөө ардаас нь зүүгээр хадгацсан байна. Өвөө уцыг нь аваад дахиж надаар ийм юм бэтгэ хэлгээрэ гэж байна шүү. Яа. Гаднаас харин пак дөрүүч ороод ирлээ. Куки, та санаж байна уу? Та намайг 6 дугаар төвшөнд хүртлээ заавал үлдэх ёстой шүү гэж хэлсэн. Яг үнэндээ би чамайг үнэхээр тэгнэ гэж мэдээгүй шүү. Биширч байна. Гээд нөгөө хоёр хоёулаа шөнөөр яваад сахалтыг буулцгаалаа. Нар мандах үед нэг тамхи хувааж татангаа Куки сахалтын бэлгэлсэн цагийг харж байна. Тэгээд шарил дээр нь тавиад орхичлоо. Замдаа нөгөө хоёр La cucaracha ингээд нөгөө Жомны дууг дуулж байна. Аха, яагаад энтхийн хүмүүс таныг Жом гэж дууддаг юм бэ? Эднэр намайг жижигхэн болохоор л тэгдэг бах та. Та ямар амтэн дэлхий сүрсэн ч амьд үлдэж чадна гэдгийг мэдэх үү? Юу юм? Жом. Тэгвэл бас утгатай юм, тийм ээ? Амьдрал үнэхээр дааж давхад хэцүү юм да. За, аль энд зогсоод нэг шээгээдхий. Ингээд нэг газар зогслоо. Тэгээд буугаад шээж байна. Тэр үед нь харин цаанаас нөгөө алуурчны мотоцикл дуурч байна. Хүрчрэнгүүтээ шууд манай Кукиг буудаж байна. Пак ирээд наадах чин сумны хамгаалттай. Юу? Сумны хамгаалттай. Ойлгохгүй байна уу? Ингэснэ уцаа гаргаж ирээд Куки рүү залгалаа. Сонин байгаа вэз. Би эхнэр охин хоёроо 3 жилийн өмнө Сөүл рүү явуулчихсан. Удалгүй өөрөө араас нь очно гэж хэлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл би энд байж л байна. Яагаад гэвэл чи шүү дээ. Ааваасаа өөр. Бусад солонгосчуудаас ч өөр. Миний дүү. Гэхдээ миний хувьд чи хэтэрхий өөр байгаад байна. Хэтэрхий том асуудал тариад байна. Ингэснэ бүх цонхыг доошлуулчлаа. Сайн уу гэж хэл. Энэ Алехандрогийн том хүү. Нөгөө алуурчин Кукиг буудах гэсэн. Куки өөдөөс нь шууд буудчлаа. Пак гайхаад эргээ тартал. Пакийн гиз рүү бас буудчлаа. Пак тэнд гайхмаар юм аа. Ингэсэн чин Пакийг буудаад дуусглаа. Ингээд Куки ганцаараа амьд үлдээд алдагдсан хотыг уулан дээрээс харц зогслоо. Куки маань хүмүүсийг алах гэж биш. Зүгээр өөрийнхөө амийг аврах гэж тэмцэхдээ нэлээд олон хүнийг алчлаа. Хэрвээ амьдралыг өгөхгүй төлөөх тэмцэл гэж харах юм бол эцэстээ бүгд л урам хугарах байх та. Уул нь арай л өөр баймаар юм. Киночд байлаа. 한자
зүгээр үү? Чи юм бэ? Би л шүү дээ гэж. Багш юм биш. Би хаана гоо? Тогооны өргөнд. Одоо идэх юм бэ? Хаантан төр өрөөд 3 хавар болж байна. Оо, nice хаа. Ямар хант блэ? Антны бол бэлэн босноо. Арай болоогүй байна. Яг Юу яах вэ гэж? Хант юм бол гоё хоол хийж өгье л доо. Харж гинөө. Ингэж хийдэг мэдөө. Нэг юм ч гэсэн сураад ав. Маач. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу гинэ. Амар минь дөө. Тантай уулзж байгаадаа маш их баяртай байгаа шүү. Таныг шүтэж явд юм аа. шүтдэг гинэ. Хаанда зориулаад банш бэлдсэн юм аа. Хаанда гинэ. Хаанза. Та зоогөл. Таад маань ч гэсэн зоогол. Энэ бас өөр амстай халуун ногоотой. Халуун чалуун байх шүү. Утас байсан бол сайхан селфи идэхгүй юу те хэдүүлээ. Аваа та хоолыг хүм. Аваа би нэг төвтэй. Дуртай юу? Уламжлалт баншны соёлд ховсол хийв. Хаанза брэнд.